Хялар хатны домог. Монголын түүх судрагчид Хялар хатны домог хэмээн тэмдэглэгдэн үлдсэн нэгэн домог байх бөгөөд хэд хэдэн хувилбартай байдаг аж. Ард түмний дунд төгсөн домог гихч учир мэд хүмүүс 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалд сайн ноён хаан Намнан сүрэн Чин Ван ханд дорж Даалам Цэрэн чимэд нартай мөр зэрэгцэн зүтгэж богдын засгийн газарт сангийн сайдаар ажиллаж байсан түүхт хүнд тохиолдсон бодит явдал гэх нь ч бий. Ямартай ч энэ домгоор яруу найрагч Дэндвийн бүрөвд орж агсан Хялар хатан хэмээх найраглал бичсэн бол яруу найрагч Дамбын Төрбат Могоон чуулган роман Харц хатан дуул жүжиг тус бичсэн байдаг. Монголын утга зохиолд мөнхөрч үлдсэн бодит түүхч байж мэдэх эмгэнэлтэйгээр золиослогдсон энэхүү Хялар хатны түүх Дундгой аймгийн Эрдэнэ далай сайхан овоо дэлгэр ангаа сумыг хамарсан говь түшээгүний хошууны ноён гадин засаг түүний хүү шагдарч авт өртөө албаны зараал ирснээс эхэлдэг. 1984 онд Бүгд найрамдах Монгол Ард улсын шинжлэх ухааны академи хэл зохиолын хүрээлэнгээс хэвлүүлсэн Монгол домог номд Хялар хатны хэрхэн шатааж ивүүдгсэн домгийг нэрт судлаач соёлын гавьяа зүтгэлтэн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн академич Хорлоогийн Самбил Дэндүү агсны 1964 онд эмхэдхэн бичснээр оруулсныг та бүхэндээ бүтэн ихээр нь хүргэе. Энэ болсон явдлыг 10 гаруй настайдаа нүдээр үтсэн хэмээн 93 настай Шанж гэдэг хүн 1955 онд надад ярьж үлээ хэмээн Самбил Дэндүүга онцолсон байдаг. Халахын гол хошууд хэмээх 100 гаруй хошуудын нэгэнд багтсан говь түшээгүн ноёных гэж байжээ. Говь түшээгүн ноёны нутаг одоогийн өмнө говь, дунд говийн хагас, дорн говийн хойд, Төв аймгийн урд хэсгийг хамарсан өргөн уудам нутаг эзэлсэн хошуу байсан гэдэг. Говь түшээгүн ноён Шагдарж ав гэдэг ганц хүүтэй байжээ. Тэр 20 орчим настай ноён зэрэгээ залгаж чадаагүй боловч нутгийн ардууд баг ноён гэж нэрлэж байжээ. Энэ үед манжнар Монголыг ноёрхож бүх аль бүртөө харуулыг ард түмний хүч хөрөнгөөр гүйцэтгэж байжээ. Хүрээ Улаастан 49, Ховд Улаастан 13 гэсэн баруун чигийн өртөө харуулуудад 3 жил тутам нэгэн удаа дутагдсныг нөхөж дутууг сэлбэн нийлүүлэх төлөөний түшмэл томилж байжээ. Өртөө харуулыг тэгштгэх нэгэн удаагийн ээлжид түшмэлээр говь түшээгүн ноёныг томилжээ. Гэтэл говь түшээгүн ноён нас өндөр өвгөн буураа болсон явж чадахгүй гэж учрыг айлтгаж өөрийнхөө оронд залуу хүү Шагдарж авыг явуулахаар шийджээ. Шагдарж ав 20 гаруй тонны хяа түшмдийг дагуулсаар гарч морин өртөөгөөр давталж одоогийн Баян-Онгор Өвөр Хангай аймгийн нутаг чигт явж байх үед нь замын хажууд аргагүй ядуу алтай нэг гэр харагдаж гин. Энэ айлаас нэгэн хүн гарч тэдэнд зориулсандаа биш монголчууд нар сар харж цацал идээгээ цацдаг заншлаар ямар нэгэн цай эдэний цацал цацж байхыг хараад үүнд монгол хүн их бэлгэмшэнтгий учраас алс хол аян замд явж байхад ариун цагаан сүү эдэний дээж уртаас минь өргөж байна гэж бэлгшээж айлын ядуу татуу байдал нь хамаатай юу? Энэ айлд бууж балсан эдэнээс нь амсаад мортё гэж цөмөр ярилцаж тэр айлд ирэхэд хэдхэн хон ямаатай гэр орнон ч ядуу дараа ийм айл байжээ. Энэ айлд өвгөн эмгэн хоёр бас тэндээс төрж гарсан ч юм уу, өргөмөл ч юм уу, ач өрн ч юм уу нэгэн охин байжээ. Түүний нас барагцаалахад 16, 17 хүрч байгаа болов гэмээр халах Монголын хөдөөх охидын сайн сайхан өнгө шинж бүрийг шингээж төрсөн охин байжээ. Хэдийгээр өмссөн хувцс нь өнгө үзэмжгүй гуйланчин ядуу гэвч үзэсгэлэн гуан түүнд дарагдахгүй тийм сайхан охин гин. Өрөөсөн нүдэн доошоо ялэмгүй Хялар юм байжээ. Эднийд бууж цай эдэний дээж амссан ноён Шагдарж ав энэ охины сайн сайхан өнгөнд татагдж гуйлагчин ядуу гэж холохгүйгээр сэтгэл нь түүний тийш гүйж орсжээ. Би энэ хүүхэнд сэтгэлтэй дуртай байж гэж хэлсэнгүй. Ганцхан дагуул хяа түшмэдтэй. Би алс холын морин өртөөний замд очиргүй их алжааж ядарч байна. Өнөөдөр эндээ амраасаа гэж бодож байна гэж хэлжээ. Бусд нь ч гэсэн ноёныхаа амыг дагаж бид ч гэсэн ядарч явна ноёнтон минь амарвал сайхан л байна гэлцэж тэр айлд хоногложээ. Энд амарч хонохдоо Шагдарж ав хүү тэр охинтой танилцжээ. Маргааш нь олж Шагдарж авын хоргоцсон сэтгэл хэвээрээ тул. Би минь өртөө базааж өгөхгүй байна. Өнөөдөр өнжөөсөө гэж би бодож байна. Бид ч гисэн бас л олхиотой биш байна гэж өнжөхөд хинч татгалцсангүй цөмөр өнцгөөжээ.
Энэ 2 хоногийн дотор тэр охинтой шагдарч ав улам дотн цайхнаар танилцжээ. 2 онцны дараагаар баруун тишээ явж ховд улаастан 13 гэсэн хол баруун хязгаарын өртөөний Эст мянган, Муу мянган, Балдан засгийн хошуу гэсэн одоогийн Баян Горгой Алтай аймгийн заагийн хил хязгаар хүртэл явж сар гаруй болсон хойноо эргэж буух замдаа нөгөө айлдаа ирж хизээний танил хүний ёсоор тэр охинтойгоо уулзаж улмаар ханилж амьдрахыг боджээ. Гэвч үүнийгээ хүнд ч хэлсэнгүй. Баяд ноёдоос хонь мал худалдаж аваад арх айраг бэлтгэж найрласаар сар гаруй хугацаа өнгөрөхөд дагуул ноёд төшмөд цөмөр дургуйцөвч ил өнгөндөө хэлж чадахгүй халах төлөөлсөн их ноён өртөө харуулуудыг тэгшдэх их сайд тэрчлэн халахын гол их ноён хүний ганц хүү гэхэд очиж баруун аймгийн гуйлагчны нэг муу хялар хүүхнийхээс гарахгүй энэ муу одоо яваасаа хараасаа бушуухан нутаг орондоо буцах юмсан гэж далдуур муулан баг ноён баруун хязгаарт ирээд гуйлагчны хялар хүүхэнтэй нөхцөөд гарч салж өгөхгүй байна. Бид цар гаруй саатан хүлээлээ. Одоо яах вүлээ гэж эцэг ноёнд нь захиа бичжээ. Энэ захиа өртөө харуулаар дамжсаар ирснийг түшээ гүн ноён хүлээж авсан хойно. Юу гэсэн үг вэ? Алс хол албанд явсан хүн гэхэд авгаа хүүхэд эргүүлээд сууж байдаг чинь ёстой. Миний нэр алдрыг гутаасан муухай хэрэг байна. Намайг дуудаж байна гэж хэлгэж яаралтай элч буухаа довтлогчээ. Элч буухагаар ирсэн эцгийн загтлыг хүү хүлээж аваад нутаг орондоо ирэхдээ нөгөө хүүхнийг эхнэр олгохоор авчирчээ. Ингээд нутгийн хүмүүс манай шагдарч ав хүү идэр залуу цогтой төрсөн сайхан хүүсэн. Энэ охин ч гэсэн хэдий ядуу гэрт төрлөөч гэсэн халах Монгол охтын сайн сайхан өнгө бүрийг булааж төрсөн охин байна. Ёстой л халах Монгол хүний 92-ын сайн сайхныг энэ хоёр хосолж чадаж гэж шагшин магтаж байжээ. Гэтэл охины ядуу дутуу гаралтай алс баруун хязгаарт нутагтаад нь дургуутсан түшээ гүн ноён. Өгсөн хойно миний хүү халахын гол хошууны ноёдын нэгний хүү мөн. Ийм учраас баян ноён тайж тавнан хүний өр хүүхэд миний хүүд эхнэр болох ёстой. Гэтэл очиж баруун аймгийн гуйлагчны нэг муу хялар хүүхэн дагуулж ирнэ гинэ. Сайн ч ир бол муу ч ир бол ер нь дураараа гэрлэх явдал олигтой л биш байдаг. Юутаач гэсэн багшламаас лавлаж асуух нь мөн гэж хяанараа дагуулan мордож баруун хойш явсаар байгаад одоогийн Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын захиргаа байгаа. Эрдэнэ далай хийдээр шавлан сууж байсан шүтлгийн лам болох Ширээт лам Шар Човонбоо гэдэг лам дээр ирж. За их багш минь. Хүү баруун аймагт яваад баруун хязгаарын гуйлагчны нэг муу хялар хүүхэн дагуулж иржээ. Тал нуруу нь таарч тохирох эсхийг үзэж хайрл гэж гуйхтана. Шар Човонбоо мэрэг төлгөөж үтсэнгүй. Мэх зайлаач хэрэгэлсэнгүй. Түшээ гүн ноёны үгэн дотор баруун аймгийн гуйлагчны хялар хүүхэн гэж дургуутсан байдал илэрхийг ажиглаж авахын хамт зэ охиноо шагдарж авт хатан болгож өгнө гэж ноёныхтой ураг холбохоор бодож байсан санаанд орж. Тэгэж таарнаа тэр. Чиний хүү тэгэж муу яруудах гад байсан юм. Ойрдоо 7 орой нар шингэх зүгээс шуламсын шар туяа татсан юм. Би ямар муухай цөвөн цагийн муу ёр гихч болох нь вэ гэж гайхаж байсан юм. Чиний хүүл ийм шуламстай ханилж ирэх гэж байжтэй. Цаадах чинь хүнтэй биш, шуламстай ханилж ирж гэж хэлэхэд нь шашны мухар сүсэгт биширсэн өвгөн ноён. Багшлам минь тэгвэл одоо яах вүлээ гэхэд нь Шар Човонбоо. Яах юу ах втэ? Салгаж хөөж тууж явуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол цөвөн цагийн муу ёр бүхэндэгдэн өхөл тахал дэлгэрнэ гэж айлтжээ. Тэндээс өвгөн ноён буцаж ирээд их нэртэйгээ энэ хэргийг зөвлөж. За хүүгийн ханилж дагуулж ирсэн энэ хүүхэн чинь хүн биш шуламс юм гин. Багшлам тэгж айлдж байна. Шуламсаар барахгүй. Ойрын 7 орой нар шингэх зүгээс шуламсын шар туяа татсан гин. Цөөн цагийн муухай бүхнийг ёрлсон ийм муухай шуламсын туяаг нь хөөж тууж явуулахгүй бол хотол хошуунд гай гарц дэлгэрэн амтан хүн үе олноороо сүрж өгнө гэж багшламтан айлдж байна гэд хүүгээ дуудуулан авчирч. Хөө минь чиний энэ хүүхэн чинь хүн биш шуламс гэж багшлам айлдж байна. Даан чих өнгө үзэсгэлэн туяатай байсан нь шуламсын туяаг нь хэрв чи үүнтэй ханилах юм бол өөрийн чинь амь нас алфт иргэдэд чинь муу гин. Бошоохон хөөж тууж явуул. Хүү минь чамд ихнэр хаа мандах вэ гэж эцэг их хоёр нь ятгажээ.
Шагдарж авах уу эцгийн хэлсэн энэ үгийг сонсоод та нар юунд эми юм донгосож байна вэ? Би нэртэй хүний зөстэй охиныг тэр газараас энэ газар хань нөхрөө хийн гэж авчираад ямар нэгэн хүний дэмий хэлсэн зоргоор шулмс чөтгөр гэж хөөж тууж явуулна гэсэн чинь юу гэсэн үг вэ? Бог шулмс байлаа ч гэсэн та нартай ханилсан биш, надтай ханилсан болохоор та нарт юу хамаатай вэ? Хэрв энэ хүүхэн бог шулмс байдаг юм бол миний ээжээс эхлээд бүгдээрээ бог шулмс байдаг байж таарах байх та. Би ханилж хайрлсан эхнэрээ хөөж тууж тэгж гондоож чадахгүй гэж хэлэхэд нь эцэг их хоёр нь юу ч хэлж чадсангүй хоцорч гин. Үүнээс хойш удсангүй эцэг ноён нь шагдарж автаа тамга хэрэгмээ шилжүүлэх болжээ. Тамганы найр буюу ширээ шилжүүлэх найр дээр шагдарж авах уу эцгийн оронд ноёны ширээнд суухад түүний баруун хязгаараас дагуулж ирсэн хүүхэн хатан ширээнд суужээ. Найрт ирсэн олон ард тэр хүүхний сайн сайхныг магтснаар барахгүй ядуу гэрт дөрсөн даруй зөөлөн айс зантай учир олон түмний хүсэл хайрыг булааж байжээ. Түшээ гүн ноён тэргүүтээ ядуу хаасан хүнд дургу хэсэг нь түүнийг хялар хатан, долир хатан гэж муулж шаолж байжээ. Ингээд удалгүй хүүхэн бие жирэмсэн болоход түшээ гүн ноён дахин шар човон биенд очиж "За багш минь шагдарж авах уу салдаггүйгээр барахгүй. Шулмсын хүүхний гидс гүзэнд ямар нэг юм орлоо. Одоо юу нь яах вүлээ гэж асуужээ. Гэтэл шар човон ба өөр инзээ охинтой шагдарж авах хүүг суулгаж чадахгүй нь гэж бодсондоо учиргүй уурлаж. Чи юу гэж дэмий юм донгосож ирж байна вэ? Тэрний гидсэнд юм хуралддаг чинь бог хуралдаж байх ёстой. Хүн дүрстэй хүүхэд гэж гарвал хүрэл цаяатай хүүхэд гарч ертөнцийг хадрах болно. Гэртээ ийм хүмүүсийг оргинуулж байж надад юу гэж ирнэ вэ? Чи миний үгэнд орохгүйгээс хойш надтай багш шавын барилгаа тасалбал таарна. Эсвэл түүний хөөж тууж явуулбал таарна гэж түшээгүн ноёныг загнаж зандаржээ. Өвгөн түшээгүн ноён хүү ихнэрээсээ салахгүй очиход багш лам түүнийг таалж угтаж авахгүй дээрээс арга зөхөрхийн эрхэнд өөр нэгэн салгах арга шалтгаан олжээ. Үүнд тэр үед Манжи хааны дэргэд Монгол ноёд 3 жилийн хугацаагаар ээлжлэн суудаг албатай байсан учраас түшээгүн ноён миний хүүг тэнд суулгаж өг гэж эрх баригчдад гуйж байгаад шагдарж авах хүүг Бээжин хот руу хөөлгөөд хүүхнийг нь үлдээжээ. Шагдарж авах хүүг явснаас хойш өвгөн түшээгүн ноён "За шагдарж авах уу Бээжингээс эхнэр авна гэсэн. Намайг дөнгөж мордоод шил цаашаа эрэхтэй зэрэг чамаа хөөж тууж явуул гэж бидэнд загсан да. Одоо чи манахаас зайл" гэж хүүхний хөөж эхэлжээ. Гэтэл шагдарж авах уу явахынхаа өмнө эхнэртээ "Миний эцэг их хоёр чамааг элдвээр зовоож тарчилгаж мэднэ. Чи юутайч намайгаа хүлээгээрэй. Би чамааг болцоотой байвал тэндээ 3 жил болно. Болохгүй төгрөл хугацаанаас наан чамдаа эргэж ирэхийг бодно" гэж захиж явсан байв. Эцэг эхийн хөөж дуусан үг шагдарж авах үгнээс зөрүүтэй байгаа учраас хүүхэн үнэмссэнгүй. Миний нөхрийн хэлсэн үнэн үг байж эд нарын хавчиж яхаж байгаагийн ихэн гэж бодоод юутайч бол хаттуужж төвчж эдний хаяаг сахиж нөхрөө хүлээн гэж шийджээ. Нөхрөө явснаас хойш хүүхэн хадам ноёны аль муу муухай хар бур ажлыг хийж өдөр бүр хол бэлчээрээс аргал түлээд өөх мал хариулах зэрэг ажилд яваад өгт нь өөртөө хоолундаа хийж идээд түүнд аяг ус өгөхгүй ангааж сангааж дааруулж хөргөж хүйтэн салхи ширүүн бороонд үүд хаалгаа тайлж өгөхгүй хот хороонд хонуулж ийхүү завааж байж өөрсдөөсөө зайлуулах гэж бодож байжээ. Гэтэл түшээгүн ноён дахиад шар човомбод арга тал засаж "За багш ламтан минь, бид таны зарлиг ёсоор шагдарж авах хүүг Бээжин хотод хөөж шулмсаас нь салгасан боловч өнөө хүүхэн хичнээн хөөж туувч манахаас зайлж танилдаггүй. Одоо яах вүлээ гэж очиход шагдарч авыг салгаж өөрийн зээ охинтой суулгах балцаа гарлаа гэж баярлсан шар човомб. "Тийм л муухай шулмс танаад шүглсэн байгаа юм да. За тэгээд хөөлгөж туулгаж тамлаж тарчилгаад явахгүй байгаа бол ер нь тэр хүн чинь хүн биш шулмсын туяам юм болохоор нэг наалтсандаа туяан шингэн гэсэн бурхны номтой юм. Тэгэхээр түүнийг чинь жинсрэг цутгачл дарж тонилгож сайн төрөл олгохоос өөр арга байхгүй дээ" гэж хэлэхдээ түшээгүн ноён "За багш лам минь авралдаа багтааж түүнийг жинсрэг цутгаж манахаас тонилгож хайрлах гэж даатгав. Жинсрэг цутгана гэдэг нь андаар нь шатааж алахын нэр. Ноёны гуйлтыг лам хүлээж аваад
За яа гэх вэ? Би буянт хүнийг шатааж байгаа биш. Бурхан шашны дайсан буг шуламс дарахад болох юм гэд өдөр сар болцоод өвгөн ноёныг буцаач. Өвгөн ноён гэртээ ирээд жинсрэг зутахад орох юмыг далдуур бэлтгэж энэ тухай гагцгүй хатандаа нууцлан хэлсэн боловч түүнээс дамжин дамжсаар нийт олонны дотор таржээ. Энэ үед хүүхэн юу ч мэдхгүйгээр тэдний л зарц боол болж байсан аж. Шулуун цагаан сэтгэлтэй нутгийн нэг хүн хүүхний гэртээ авчиж цай хоол өгсөний дараа "За охин минь, миний өр хүүхэд ч ялгаагүй, чи ч ялгаагүй. Чамайг харахад хүний сайхан бүсгүй өр боловч чиний алс хол нутагтай ядуу татуу гаралтайд чинь дургуйцаж өвгөн түшээгүн ноён шар човом хоёр нийлж нөхөр ханыг чинь алс бээжинд хөөж явуулаад чамайг галдан шатааж алах гэсэн байна. Үүнийгээ эд бог шуламс сэрээд арах гэж дэмий юм ярьж байна. Хинч гисэн шатаж өхийг их амтан ертөнцид байх уу да. Чи эртхэн аргаа бодож амиа хичээ. Нутаг орондоо буцтагсан уу? Нөхөр ханаа барааддаг юм уу? Бушуу төргөн хөдөл. Хожимдвол гимшивч барахгүй гаслан зовлонд очих гэж байна шүү. Охин минь гэхэд хүүхэн "Би яах вүлээ? Хаашаа ч явах вүлээ" гэж бархирхаас өөр юу ч хэлж хийж чадахгүй байв. Нөхөр хань гэвэл алс бээжинд, нутаг орон гэвэл хоол баруун хязгаарт яах ч аргагүй нэгэн хүүхэн амьтан хүнийг царайчлан харж байжээ. Гэтэл анх шагдарч автай баруун хязгаарт явуулцаж энэ хүүхнийг авчралдсан түшээгүн ноёны нэг өвгөн туслагч байдаг байжээ. Туслагчийн эхнэр нь нэг өдөр нөхрийгөө ятгаж "Чи чинь одоо баруун хязгаар руу явж энэ хүүхнийг авчралдсан шүү дээ. Тийм ядуу татуу айл байсан гэж ярьсан биз дээ. Гэтэл одоо яагаад буг шуламс болчих нь нү? Яагаад бурхан шашны хилэнд хүрч энэ хүүхнэр сэрээд арах болов? Үхлээс үлдсэн чи бид хоёрын ганц эннээс ялгаа юу ах вэ? Үрд хүн үрээ гэснэг чи бодож үзээч. Бидний охин ч гэсэн биднээс хойш яаж явахыг хэн мэдэх вэ? Ингэхлээр шагдарч авах үед хүүхний нэрээр захаа занаа явуулах арга байдаггүй мүү? Тэр нь амар мэнд байгаад эннийхээ амьд мэндтний эрүүл амийг нь аварч болгосон байх гэж ятгажээ. Өрөвч сэтгэлдээ ч юм уу, үртэйгээ зүүрсэндээ ч юм уу өвгөн туслагч хүүхний нэрээр захаа бичиж замд явсан бууханд өгөхөөр бичгийн үгийг "Аав чинь намайг инэрлгүй лам шар чомбтой нийлж хизээ шатааж алах гэж байна. Аюулт энэ аллагаас аврах эсхийг ганц хайрт чимийн мэд. Бошоо төргөн ирж миний амийг авраач" гэж бичээд замын элчид өгч явуулжээ. Хүүхнийг шатааж алах сар өдөр улам бүр ойртож байлаа. Үүний зэрэгцэгээр шар човомб, цагаан гүний сүү ууж, бам чигийн гимээ арилгана гэх нэрээр түшээгүн ноёныг ирж тэр муу хүүхнийг шатааж галдаж алахаар бүх ажлыг төхөөрч байв. Энэ үеэр төвдийн хэсэг худалдаачид хот хүрээ орж 8 хийх замдаа Эрдэнэ далаа хийдэд ирж хоноглож байхад нөгөө хүүхэн очиж гин. Тэдний дотор урд Монгол газар явж байсан нэгэн залуу төвд явжээ. Түүнд хүүхэн учраа хэлэхэд "Төвд монголч гэсэн хүний үр ялгаа юу ах вэ? Манай төвд газар бурхан шашин хамгийн их дэлгэрсэн. Буг шуламс сэрээд арах ёс гэж буй. Гэхдээ эн чинь амьд хүн байна шүү дээ. Тулгар биетэй хөөрхий бүсгүй харсаар байгаад яаж талах вэ? Тань ч мэдэхгүй өөр нэгэн газар төөрүүлж өгье гэж цаад нөхөдтэйгээ ярилцсан. Хилмэрч төвдийн хамт тэр шөндөө оргуулгаар шийдээд хос морьтойгоо оргож хүрээний зүг гарчээ. Тэнд үлдсэн бусад төвд худалдаачид хүнд сэжиг ахуулахгүй тулд Эрдэнэ далайн хийдэд 2-3 хоног байж байгаад тохь тухтай хөдөлжээ. Хялар хатны хардад сэрдэж байсан түшээгүн ноёных хүүхнийг алга болсныг мэдмэгц төвдүүдийг сэжиглэж хойноос нь цэрэг цагдаа илгээсэнд хэл ам мэдэхгүй хэдэн төвд юун хүүхэн яасан хүүхэн мэдэхгүй гэж шулганалтаж байжээ. Гэвч хилмэрч төвд байхгүй болохоор нь түүнтэй хамт хүрээ хот руу оргуулж гэж таажээ. Тэгээд шар човомб төвд үсгээр түшээгүн Монгол үсгээр гидсэндээ хүрэл саяатай биелсэн бугтайсан муу цагийн түмэн ёр шүглсэн шуламс хүрээ орчээ. Түүнд үзэгдсэн харагдсан бүхэн бүр өвхөл тахалтай учирна. Түүнийг оргуулсан этгээдтэй нь хамт барьж нааш нь хөргүүл гэсэн бичгтэйгээр бяр чадал ихтэй бүх ловсон дамб гэдэг хүнийг илч болгон тавьжээ. Тэр бүх ловсон дамб бол жигтэйхэн хатуу сэтгэлтэй, энэрэмгүй санаа ахгүй ийм хүн байжээ.
Энэ хоёр хүн бичгийн амтаар хот хүрээ орж ирж тэр үеийн манжийн Жанжиам гэсэн газар буужээ. Энэ үед хүүхэн хотод ирж төвдүүдийн буусан газар бүгж хоноглож байжээ. Бүх лувсан дамбын тараасан зурхал бичгийн харгаагаар хүрээ хотын сүсэгтэн хүн ард уг бичгийн учрыг сонсож дуулмагцаа. Үнэхээр дайралтсан хүнд үхэл зовлон гайхамшиг дайралтуу зайгаж айж болгоомжлон хаалга гашаага түгжиж байжээ. Нэгэн орой төвдүүд нь хоорондоо ихээхэн яриа шуугаан болж байсан боловч хэл мэдэхгүй хүүхэн дэмий ангаан гөлөрт сууджээ. Гэтэл тэд дундаасаа мөнгө татаж эхэлсэн байх юм. Маргааш нь морин зах гэсэн худалдааны газар очиж нөгөө цуглуулсан мөнгөөрөө их номхон, ив жилхэн 2 жороо хармаар худалдаж аваад эмээл хазаар төхөөрч бэлдээд хүүхэнд хэлжээ. За чиний хойноос бүх лувсан дам гэдэг хүнийг ийм учиртай илгээж чамааг баривчлахаар эрэл хайгуул болж байна. Чи одоо энэ хот хүрээнд нэг ч хонохын аргагүй боллоо. Одоо яв. Бид чамааг харж байж яаж хүний гарт өгөх вэ? Бид дундаасаа өчөөхөн мөнгө гаргаж чамд унаамаар эмээл хазаар бэлтгэв. Чи нутаг орноо бараад нуу нөхөр ханаа хайнуу өөрөө мэдгэжээ. Тэдний тус олсонд баярлсан хүүхэн би явнаа. Та бүгдийг ч хөөдөхгүй. Өөрөө ч баригдахгүй гэчээн гээд тэр шөндөө оргож нутаг орноо тэмцэж баруун тийш гарсангүй. Хүрээнээс зүүн тийш баян давааг чиглэн гарчээ. Ийхүү зүгэлсэн нь бээжинд байсан нөхөр ханаа бараадсан хэрэг үдсэ. Ингэж уулгаад уудам хөндий сүлжиж оргож бүгж явсаар одоогийн Дорноговь Сүхбаатар аймгийн нутгийн зааг орчмоор Монголын хил дээр очижээ. Тэгтэл гидсэндэх хүүхэд гарахаар өвдөж эхэлжээ. Хүүхэн хүүхдээ хээр хөдөө гаргачихгүй тулд айл амтан ирж тавгсаар нэгэн айл олж очсонд өр хүүхдийн хүсэл мөрөөдөл болсон сайхан сэтгэлтэй өвгөн эмгэн хоёр байжээ. Тэд өөрийн төрсөн охиноо амаржуулах гэж байгаагийн адил хайр сэтгэл тавьж амаржуулахад хүүхнээс 2 хүүхэд гарчээ. Эмгэн өвгөн хоёр өр хүүхэд заяахтаа нэгээр биш нэг хэсгээр ирдэг юм байна шүү гэж баярлцгаажээ. Хүүхнийг тэтгэж тэнхрүүлж 7 хоног өнгөрөх завсар нэг ч хүн тэднийхээр үзэгдсэнгүй. Өвгөн 2 хүүхэдтэй нэр гуйхаар ойрын нэг хэд рүү яваад орой болсон хойно ихэд сандран хурж иржээ. За юу болов? Яав ийв гэтэл хүүхний хойноос бүх лувсан дамптаа явуулсан цуурхалт бичиг богд эзний лүндэнтэй авсраад тэр хүүхнийг үзэгдсэн харагдсан газраас нь барьж хөргүүл гэсэн бичиг тэр өдөр мөн хийдэд очиж тарж байхыг өвгөн сонссон хэрэг байжээ. Тэгээд өвгөн за охин минь чамайг харахад чи чинь хүний сайхан бүсгүй өр боловч буг чөтгөр юм гин. Чиний хойноос ингэж байр ал гэсэн бичиг өнөөдөр хийд дээр ирээд тарж байхад нь би мэдлээ. Надаас муухай сэтгэлтэй ирвэл чамайг манад байна гэж хэлээд л бариулах байсан. Чи надад гим хор хийсэн биш. Би чамайг тэгж хөөдөөд яах вэ? Чи одоохон энэ хүүхдээ аваад манахаас зайл. Өөрийгөө ч намайг бити хөөд гэж учирлан хэлжээ. Хариуд нь хүүхэн би бол буг чөтгөр гихч биш. Ийм алс хол нутагтай ядуу татуу гаралтайд минь дургуйцэж өвгөн түшээгүй ноён шар човн бутай нийлж намайг ингэж зовоосноор барахгүй. Нөхөр ханыг минь алс холын бээжинд хөөсөн. Би шатааж алагдхаас зайлж нөхрийнхөө хойноос ингэж яваа хүн гэдгээ хэлжээ. Охин минь яа их вэ? Хэрэг нэгэнт буруудаж ирэхэд хичнээн зөв байвч цөм буруу болно гэсэн эртний үгээр нэгэнт буруудсан тул чи яах ч аргагүй. Хөө минь яв гэж тэр өвгөн шүнжин давхиж адуу малаа олж 2 хар морийг нь барьж эмээлж өгчээ. Тэгэхэд хүүхэн хэлжээ. Та хоёр бол миний өөхөх төрөх хоёрын нэгэнтэй уулзсан эцэг их хоёртой минь ялгаагүй ажилтай хүмүүс тул та нарыг би зовоохгүй. Гомдоохгүй одоо явлаа. Харин би явахдаа энэ муу 2 хүүхдийг хоёуланг та хоёр дээр орхивол зохих боловч улаан нялцгаа 2 хүүхдийг битгий хэл өөрийгөө яа гэж байгаа юмтан гэвч хөх минь нэрхшээд саамшиж намайг зоох болов гэж айж байна. Нэгийг нь та хоёр дээр орхие. Би нөгөөг нь авч явъя. Энэ бол аргагүй мах цуснд төрсэн хүний өрш шүү дээ. Та нар битгий сэжиглэж айгаарай. Хүн болвол тэр үз, болохгүй бол тэр үз. Би яаж 2-2 хүүхэдтэй нялх биетэй ингэж явах вэ гэж гуйжээ. Энэ гуйлтыг өвгөн хэмгэн 2 өрөвдсөндөө хүлээн авч нэг хүүг нь үрчлэн авсан байна.
Нөгөө нэгт нь морин дээр авч явхад тохиромжтой хүзүүвч үлгий төхөөрч өгчээ. Хүүхэн нэг хүүгээ аваад тэр шөнөдөө гарчээ. Хүүхэн тэндээс баруун хойш эргэжээ. Өвний хойноос дагалдаж яваа эрлийн цуурхал олон болж хялар хатан, хялар шуламс тэнд тэгж ингэж явна гэж олон болж өссөн явдал нэг талдаа өөрийн нуугдаж оргох зайлах явдал тусалж байсан боловч хойноос нь мөрдөх явдал аюултай л байлаа. Хүүхний явсан замын тухай домог Өмнөгөө аймгийн нутагт ирж 2 салдаг, нэг салаа нь хойшоо эргэж хот руу чиглэдэг, нөгөө салаа нь баруун хойшоогоо эргэж Эрдэнэ 100 ордог. Аль нь үнэн болохыг мэдэх аргагүй боловч зүүн хойшоо эргэсэн замаар нь явъя. Хүүхэн өнжиж хонох газараа хонж бүгж бүлтгэнсээр хот хүрээ орчээ. Даа хүрээн дээрээд өдөр нь ууланд бүгж байгаад шөнө нь төвдүүд дээр иржээ. Хүүхнийг авч оргосон итгэлтэй сайн нөхөр нь тэнд харагдсангүй. Харин хүүхнийг оргосны дараа бүх ловсон дамбгийгч очиж тэдний хардад сэрдсээр монгол хэл зан заншил мэдих хэлмэрч төвдийг Жанжин яам гэсэн Манжи амбсын яамн дээр аваачиж тарих толгоогүй нүдэш балбсаар шархны халуун болгож хүүлжээ. Төвдүүд хүүхнийг амьд мэнд яваад баярлсан боловч чи энд нэг ч хонох аргагүй. Чиний мөрөөр биднийг өдөр шөнөгүй тагнаж турсаар байна. Одоо яв гэж хэлжээ. Хүүхэн ч баригдахаа сайн тэр үеийн Туулын гүний нутаг, одоогийн Төв аймгийн Лүн сумын нутаг дайрч хатаасан чин толгой, хунтайжийн балгас, шар тал, баян нуур чиглэлээр гарч баруун тийш асар холдоогүй явж байгаад нэгэн өглөө хойноосоо урагшаа явж байгаад хэсэг аянчидтай дайралджээ. Энэ хэсэг аянчид танихаар барахгүй. Түшээгүн ноёны албат иргэд хойшоо жин тэгээд буцаж явсан байх юм. Эд жинд явахынхаа өмнө тэр хүүхнийг хялар шуламс богчтгөр болоод оргож босож алга болсон харагдсан хавцсан хүнд их гай барцад болно гэсэн шар човн пломын тараасан зурглыг итгэсэн үнэмсэн байжээ. Эднэр харахтайгаа зэрэг хатныг хүндэтгсэндээ биш ганцхан аюултай бог шуламстай тайрлалаа гэж айсандаа жингийн даамлаас эхлээд цөмөөрө тэмээ бан малнасаа бууж ачид хатан минь муусан боолчудаа өршөө авар чиний муусан боолчууд байна гэд мөргөж бархирхад хүүхэн тэднэртэй тулгарч уулзалгүй жишүүхэн зэрэгтж ирээд өвгөн ах минь өнөр олон нөхөд минь надаас битээ би та нартай уулзах завгүй мөрөөрөө яаруу явж байна гэж хэлээд хажуугаар нь зурж гарчээ. Энэ явсан аянчид нутаг орондоо ирэхэд хүүхнийг буг шулам гэсэн цуурхал хэвээр байсанд хамт явсан хүмүүсийн дотроос ам задгаатай нэг нь бид нартай хэд хоногийн өмнө тэнд тэгж уулзсан. Биднийг харахад л 2 жороо хар морь шиг л байсан. 2 жороо хар нохоо юм уу, морь юм уу бөөмд. Хүүхэд ч юм уу юу юм үзүүндээ нэг юм зүгсэн ингэж явсан гэдгийг хэлжээ. Тэгтээ зэрэг шар човмб шавнараасаа түшээгүн ноён хянараасаа итгэлтэй элч нарыг хойноос нь өртөөчлөн давталгсан байжээ. Хүүхэн түүнийг мэдхгүйгээр амрах газараа амраад л явж байж. Эрүүлчид хойноос нь мөрдөж мөшгсөөр нэг өглөө нутгийн нэг ардаас асуухад өчигдөр орой наран шингэхийн үед энэ уулын билээс 2 жороо хар морьтой ногоон торгон дээлтэй хүүхэн орж ирж энэ голоос морио услаад ус аваад гарч байгаа харагдсан гэжээ. Тэр заасан уулыг нь тэр шөнө бүсэлтэл хүүхэн тэндээс оргож чадаагүй ажээ. Маргааш өдөр нь чон нохоо өргөж байгаа юм шиг гүү гай голоод хашгирч тал талаас нь хашиж эхлэхэд хүүхэн хаашаач гарах газаргүй байхгүй хярсан туулай шиг бүлтгэлцэж байжээ. Наа чин, цаан чин гарлаа зогтаалаа гэж хашгирч шахсаар уулын хяр дээр тэр хүүхнийг барьж авчээ. Хүүхэн анх үзэгдэхдээ хүзүүндээ өлгийтэй хүүхэдтэй харагдаж байсан. Баригдахдаа хүүхэдгүйгээр баригджээ. Айд сандрахтаа мод хатанд хүүхдээ орхисон юм уу? Юу ч гэсэн хүүхэдгүй баригджээ. Барьж авсан хойноо тэр хүмүүс "За хөө, бурхан шашны дайсан, буг чөтгөр барьлаа. ертөнцийг харуул алга болчихдаг юм бинлээ" гэд 2 нүдийг нь тас ханиулж байгаад 2 гарыг нь ард нь хүлээд зайдан тэмээр дээр буруу харуулж мартуулаад 2 хөлийг нь хэрсэндэж доогуур нь холбоод шар човмб хаан байна гэдэл шогшуулжээ. Ингэж амдаар нь там тарчланг нь үдсээр явж одоогийн Эрдэнэ далайн хийд дээр шар човмб дээр авчирчээ. За багш минь өнөөх гүйцэгддэггүй баригддаггүй шуламс хүүхнийг чинь авчирх нь ингэж барихад
Аа тийм үү гэд хорхийн хажуугаар тэр инэрлгүй итгээд хүүхнийг алахыг арай зүрхэлж чадаагүй ч юм уу. Юу ч гэсэн өөрөөсөө зайлуулж. Заахөө богш уламс сэрэ жинсрэг цутгахта өмнө говийн баруун чойрын өвгөн хамблам гэдэг их нэртэй жинсрэгчин буй. Намайг үнийг дарж алгиж гуйж байна гэж хэлгэж 50 лам мөнгөтэй тийшээ уулсанд өвгөн хамблам ба. Бурхан шашны номд богш уламс сэрэ дарах ёс гэж буй. Гэтэл эн чинь амьд хүн байна шүү дээ. Амьд хүнийг богш уламс гэж таньсан шар чомб өөрөө шатааж алдаг юм байгаа биз. Би тэгэж нүгэл хийж чадахгүй. Буцааж аваач өг. Мөнгийг нь ч би авахгүй. Жинсрэг цутгаж чадахгүй гэж буцаачээ. Тэгээд буцаагаад ирэхэд нь шар чомба тэр хүүхнийг өөрөө жинсрэг цутгаж дарахаар 10 алд нөх уух гэж тушаачээ. Дээд ам нь баг дөрвөн антай гэрийн буурны чинээтэй доошоо нарийсан тийм нөх ухуулаад хуурай модыг цууд татаж ёроолоос нэхлээд сараалжилж өрөөд шар тос дээгүүр нь хайлж асгасаар байгаад нүхний амтай жацууртал шар тостой модоор дүүргэжээ. Ингээд жинхэнэ жинсрэг цутгаж сэрээ дарах өдрөө болоход нэг хэсэг нь хүүхнийг өрөвдсөндөө, нэг хэсэг нь харамссандаа, нэг хэсэг нь айж сүрдэж мунхарсандаа хэдэн мянган хүн цугласан байх юм. Энэ олон хүнийг шар чомб тэргүүтэй ламнар богш уламсын бузар хорлол болон хол зогс гэж холдуулж байжээ. Дараа нь тэр хүүхнийг жинхэнэ шатааж галдаж алах цаг болохоор хоёр шургааг модны голд сорын тав гэсэн цар дээр хүүхнийг эхээс гарсан нүцгэн дээрээр нь хүлээд өтгөн урт гизгийг нь сэгсийлгэж сагсайлгаж олон дулам итгүүлэх гэсэн сүр үзүүлсэн байдал гарган ойлуулж бархируулсаар хоёр гуайлан модны дөрөн үзүүрээс нь дөрөн лам дамнасаар хойноос нь сэрээ ядроод алсаар шар чомб тэргүүтэй ламнар бүрээ бишгүрээ гингнүүлсээр галдаж алах нүхний ам дээр ирсэн байх юм. Хүүхнийг ингэж тарчилгаж нүхний ам дээр авчирсны дараа шар чомб би 60 настай хүн, уг нь 120 сүүдэр зоглох байсан хүн. Үлдсэн 60 насаа чамд өглөө. Чи бол хүн биш, богш уламс. Би чамайг бурхны номоор дарж номхотгож байна. Чи энэ нүхэн дотор 60 жил суун. 60 жилээ гүйдсэн хойноо гарч юу хийхээ өөрөө мэддэг вэ? Би чамайг бурхны номоор дарж байна гэхэд хүүхэн хариудна. Би бол богш уламс гэгч биш. Хүн намайг ингэж тамлаж тарчилгаж алсны хариуг би авч чадахгүй ч гэсэн үйл үртлээс чамаас хариуг минь авах байх гэж хашгирч бархирч байжээ. Тэгтэн богш уламсыг бүр дуурах гэж бүрээ бишгүүр харанг хингэрэг цохиулж байсан байна. Шар чомбын бэлтгүүлсэн засмал нарийнхан модны үзүүрт шар тостой нүхнийхээ тал талд нь гал өгөхөд үлгэр домогт гардаг галт там гэдэг шиг галаар оргилж дээш цоргиж байжээ. Дамнаж ирсэн дөрвөн лам салхины дээрээс тэр аимшигт галын яг үр дунд нь хөөрхилтэй хүүхнийг барьж зогссонд хүүхэн түлэгдэж эхлэхэд хажуудаа хайлуулсан тогоотой шар тосноос шар чомб очир бариултай халбаар хутгаж аваад ном уншиж шатж байгаа хүүхэн тийшээ цацаж байсан гэдэг. Нөгөө муу хүүхэн доороосоо галд шатагдаж хажуугаас нь шар чомбын цацсан тосонд биеэс нь гал батарч хүний ясноос гадуур хөөрхилтэйгээр нас орчээ. Тэгээд хүүхнийг булшлаад байхад эргэн тойрон харж байсан морьтой явган олон хүний өрөвдөх нэг нь өрөвдөж, өших нэг нь өшиж, учрыг мэдэхгүй нэг нь мунхорч сөгдөж, нулимс асгаруулan ойлгохтай, гайхалтай байсныг шар чомб хараад та нар муусан усан нүдтэй цусан зүрхтнүүдийн нүдээр харахад энэ шатаж өгөж байгаа юм шиг боловч огтын тийм биш. Энэ доороосоо дээш, дээрээсээ доош хөмөрсөн хоёр ширмэн догоон дотор яг дүрс байдлаараа буй. Би 60 жилийн нас өгсөн. 60 жилийн цаана гарч ирж та нарыг цөмийг чинь хүрэл саяатай хүүхдийн хамт хүйс тэмтрэх болно гэж ард олныг сүрдүүлж байхад ард олон үнэхээр тэгэх юм байх гэж айд сүрдэж байжээ. Хүүхнийг шатааж хороосны дараа цугласан олон цамчин мөргөсний маягаар Эрдэнэ далайн хийд рүү морины явдал янз үзэж явцгааж байсны хамгийн түрүүнд шар чомб жороо буурал морьтой дүүхэл зүүлж явжээ. Гэтэл шар чомбын морь огтны нүхэнд бүдрээд онголтоход шар чомб тэр газараас бослохгүйгээр нугсан тасарч өгсөн байх юм.
Энэ нь хүүхнийг өрөвдөж шар жомбод өшиж байсан хүнд бол бах тав нь ханахаар, гайхаж эргэлзэж байсан хүнд бол бөөрч мунхруулмаар юм болж байлаа. Үлдсэн лам нар дахин цуурхаж, "За та нар хар, ийм хүчтэй шулмас байсан байна. Дарсан ламаа аваад явлаа. Шар жомб 60 настай нь үнэн, 120 нас хөрхөнч үнэн байсан байна. Үлдсэн 60 насаа хялар шуламс төгчээ. Шуламс 60 жилийн цаана гарч ирэх нь гарцаагүй байна гэж итгэж байжээ." Замын дагуу явсан нэлж хялар хатны загтлыг бээжинд байсан нөхөртөнд дамжуулсан байжээ. Нөхөр нь загтлыг хүлээн аваад өөрийн эхнэрийн хөөрхийлтэй болж байгааг мэдээд гуйж говшиж байж албашлаасаа чөлөө аваад нутгаас очсон 8 хяа нарын хамтаар нутгийн зүг давхижээ. Морин буухаагаар давхсаар халах нутагт нэлээд ойртож явтал тахал өвчин гарсан хойд хятадын нутагт санамсаргүй орж ирээд шагдарч жав 6 хяагийн хамт нас оржээ. Үлдсэн 2 хяа энэ мэдээтэйгээ хизээ өнгөрсөн хойно нутаг орондоо иржээ. Лам үүнийг ашиглан бас л зурхал тарааж байлаа. Дарсан ламаа, дагуулсан ханаа, хажуудах хяа нартай нь бүгдийг нь аваад явлаа. Ийм л сүрхий шулмас байсан юм гэцгээж байв. Өнөөх 60 жил гэдэг нь 1936-аас 1937-онд гүйцэх үед хүрээ хийд газар сайгүй л шар чомбын хортой гүтгэлгийг лавшруулан номлож лам нар хялар хатны богж төр энэ жил гарах ёстой. Цөөн цагийн та нар муу сайнууд гайхуулавч шуламс богийн хорлол удахгүй ирнэ гэж засаг дүр ард түмнийг зан зүхэж байсан байна. Тэр үед лам нарын цурхлыг үнэмшиж байсан нэг хүн мал ирж яваад хялар хатны булшны ойролцоо явж байтал булшнаас алд гэрийн зайтай газар ширэм тогооны ирмэг газраас цухаж харагдсан байжээ. "Хүй та минь, өнөөх хялар хатны чинь богч өтөр гарлаа. Тогоо нийл гарч байна" гэж тэр хүүхнийг хэлэхэд нутгийн хэсэг хүмүүс очиж холоос харахад нь үнэхээр тогооны ирмэг цухаж байсан гэдэг. Бүр сүүлд намнанд оржгүй тэр булшинд түүхийн ямар баримт дурсгалт зүйл байгааг илрүүлж өгнө үү гэж тэр нутгийн байгууллагад хүсжээ. Тэгээд хэсэг залуучууд уг булшийг ухаж үзэхэд дээд талын 2 метр хэртэй шороон дотроос бүргэдийн яс, нохойн толгоон ясны хамт гарсан байна. Энэ нь шар чомба буг сэрээ дарахтаа хийсэн зүйл биз. 2 метрийн гүнээс доош жинхэнэ булшинд хүрч байгаа бололтой байсан боловч юу ч олдоогүй. Шатсан нүүрс цуцал элс шорооноос өөр юм байсангүй. Харин нэгхэн хэсэг газар дотоо шатаж үлдсэн ногоовтор бүсийн тасархаа олджээ. Энэ булшийг ухахад тэр үед нах яамны төлөөлөгч байсан Осор Жаан гэгч хүн харж байжээ. Хялар хатныг тэгж шатааж алахыг 10 гаруй настайдаа нүдээр үзсэн хэмээн 93 настай Шанж гэдэг хүн 1955 онд надад ярьж үлээ.